Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ Сүллоны дэрэгдээс нэвтрүүлэг Монгол улсын Баатар Дөврийн Гуйлангийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонд Хөлийн цэргийн тэг 214 дугаар ангиас энэ удаагийн дугаарыг эхлүүлж байна. Авалтай аймгийн Алтаас суманд байрлах Улаанбаатар хотоос 1400 гаруй километр алслагдсан энэ хязгаар нутагт хилчид албаул ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж байгаа талаар болон ажиллаж амьдрах орчин нөхцөлийн талаар үзэгч та бүхэнд сурвалжлан үзүүлэх болно. Та бүхэн нэвтрүүлэгтээ анхаарал хандуулна. Алтайн хөх уус өмнө минь дүү хийж тэртээ алсад тэнгэр газар уусчихсан мэт цэнхэр эсвэл ногоон тийм гихэн аргагүй өнгө сүлэлдэн харагдана. Энэ хязгаар нутагт ажиллаж амьдарч буй хилчдийнхээ ажил үйлсийг сурвалжлах эрхэм зорилго өөрчлөн 3 дахь удаага ирж байгаа нь энэ юм. Ирэх бүрдэл тус ангийн хөгжил шинжилэл нүдэнд ил харагдаж хилчид албандаа сэтгэл хангалуун байдаг нь бахархмаар. Алтайд ирсэн хүн буцахтаа их л дургүй байдаг. Магадгүй дулаахан өвөл гоёхон намартан татагдаж аж нутгийн хилчдийн халуун дулаан сэтгэл нөмрөн авдаг үзье. Иймд нэвтрүүлгийнхээ эхэнд энэ ангид өнгөрсөнд болон одоо тангарахтаа үнэнчээр хүчин зүтгэж буй хилчдийн төлөвлөлийг онцолсон юм. За би 1972 онд ховдын болгонд жолооч хийж байгаа ахлагцтай. Тэгээд 1974 онд энэ Алтайн камин дотор гэж байгуулагдсан. Тэгээ энд жолоочор шилжиж ирсэн. Тэр үеийн тэр камин доторын дарга нь Түмбэ майор гэж, штабын дарга нь Мянлай гэж өшөөж байсан. Тэгээд 74 оноос хойш л одоо үдик хүртэл ажиллаж байна. 1994 онд цэргийн дотор гарсан. За энэ дотор бол одоо бүр дахин шарнуунаас ахуулаад энэ уршаага талын бэлтгэл хүртэл ийм өргөн учаастдаг хариуцдаг Алтай нуруунаас ахуулаад тэгээд цэнхэр номонгийн говийг дамжаал. Байгалийн хувьд бол эрсдэс уур амьсгалтай, салхи шуургахтай, цунд бол нэлээд халддаг иймэрхүү нутагтай. Том гол мөрөнгөж байх юм байхгүй. Жижиг болог шамд цөөр мөттэй. Тийм ажийн нуруу гэж одоо энэ далайн төвшнөөс 300 гаруй метр өндөр өргөгдсөн. Энэ Алтай нурууны салбар уулс күн зондоо их ээлтэй, байгалийн баялаг ихтэй, их сайхан юм нутаг. Олон түүх дурсгалт газруудтай. Намаг төвчлийн цэрэг бол их сайхан албартай. Шүлэг гэмээр их олон тодтолтой энэ бусад хүчний байгууллагаас харьцуулахад хилчин одоо дархан хил гэдэг торгон хилчил гэх юм. Онгон дагшин хил гэх их одоо тийм гой сэтгэл сэргэмээр тодтолтой ийм сайхан байгууллага. Тэгээд их орныхаа хязгаарлалтыг манаж сайхан хамгаалж байгаа бол бас бахархам их гавьяа туулсан гэж боддیں۔ За би 2005 онд ангита хөгжмийн сонсогчоор анхаарч болоо. За тэгээд 5-аас 6-аас 7 он хугацаа зэрэг албаагаад 8 онд ахлагч болоод 13 онд офицер болоод за тэгээд ингээ ажиллаж байна гэдэг. Тус ангитаа ангиас ажлын гараа эхэлсэн. Одоо тэгээд ажиллаж байна. Одоо нийтдээ 21 жил болсон ажиллаад. За хэдэн цаудаараа бид бүгд үйлдвэрлэлд нэг удаа бас соёл сурчлагын ажлыг зохион байгуулж явуулдаг. За мэдээж одоо хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа дээр одоо хилчтэйгээ яг очиод орлого орон сайхнаар үйлчлэхэд манай залуучууд бол маш одоо сэтгэл өдрөг өндөр хүлээж авна. Миний хувьд бол энэ хилчин болсон заяанд бол маш их баярлалтай. Мөн одоо хилчин болсноор бахархдаг. Намайг Хөлийн цэргийн тэг 209 салбарын цагч ахлагцлагч Овго Маяр гэдэг. Би 2014 онд тус ангид хугацаа цэргийн алба 2015-17 онд энэ стафт гэрээтгэгчнэр томилогдож ажиллаж байсан. Манай гэрээтгэгчд бол төрөвчөнд стафын дарга албад засгийн дарга болсон байдаг. Зарим нь ахлагчийн албанчууд томилогдож ажиллаж байна. Цэргээс хойш одоо явсан болооч тэр миний ер нь бараг мөрөөдлийн амьдрал л да.
Ер нь аль став яг л ингээд сэргээсээ хойш ингээд явцсан учраас ставын бүх юмд аль ставч утсан ер нь тийм бүх юм амар танилцтай өөрөө хамт олон гэдэг бүрдэх маш гоё байдаг. Мэдээж нэг зорилготой, нэг чиглэлтэй тэрийг бүгд гүйцэтгэхийн төлөө бүгд тэр зорилготой хүрэхин төлөө хамтран ажилладаг нь илүү сайхан байдаг. За яг одоо би Хилийн цэргийн тэг 214 дугаар ангийн тэг 201 дугаар салбарт хүрэлцэн ирсэн байна. За ахлагчийн гэр бүл, ахлагч ууган даваа, солонго нартайгаа бас яг нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт цөөн хором ярилцаж одоо ажил амьдралынхаа түүхээс бас хуваалцъя гэж бодож байна. За энэ байр нь одоо 2024 онд ашиглалтанд орсон гэсэн тий? Тийм 2024 онд эцэслэлд ороод 2025 онд үндсэндээ ашиглалтанд ороод 1 жил гарантай болж байна. Хилжтэйгээ нийгмийн баталгааг сайжруулах гэж манай хил хамгаалах байгууллагын удирдлагуудаас дэмжиж одоо сурвалжлага хийж сайжруулсан байна. Хий халаалттай. Тийм хий халаалтын системтэй. Хий халаалтын систем нь болохоор бүх байрууд өөрсдөө хангаж халаалт нь дотоосоо явчин зөвхөн тэн дээр нэг коноп дараал бүх юуг л одоо ухаалгаар шийдэж өгсөн. Байр дотроо халуус дүүш 0 хүний хэрэгцээд бүх юмыг одоо байрны дотор л байгаа гэсэн үг. Одоо энэ Улаанбаатар хотоос 1400 тий 1400 гаруй километр. Тийм 1440 км яг Маз тав дээр иртэл. Энэ аслагдсан бүс нутагт бас ийм тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломж нөхцөл бүрдсэн байгаа маш сайхан санагдаж байна. Одоо манай хил хамгаалах байгууллагын удирдлагууд, анги байгууллагын удирдлагууд маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Үндсэндээ бол Улаанбаатар ярих юм бол нэг өрөө байр л гэсэн үг юм. Хамгийн аслагдсан ставд одоо ийм шийдэлд хүргэсэн. За манай солонгоо ахлагчийн хувьд те став дээр ямар мэргэжлэр ажиллаж байна. Тэгээ хизээ энэ ангидаа ирсэн бэ? Тус салбартаа хяналтын төвийн техникч ахлах холбооч нь албан тушаалаар ажилладаг байгаа. Манай хоёр хүүхэд хоёлаа цэцэрлэгийн насных том маань 4 настай, бага охин маань 2 настай. Аслагдсан бүс нутаг болохоор хичээл сургуулиасаа хол байдаг. Тэр нь хэцүү байдаг. Эхлийн ставууд донд нэг бага сургууль байгуулвал маш их баяртай байх болно. Одоо бол газын халаалтанд шилжээд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөөд одоо бүх юм шийдэлд орсон. Орж ирэхэд халуун дулаан уур амьсгалтай гэр дулаахан л байхад тэгэл хүүхдүүд хийнэж явах тэр нь бүх юм болдсон шүү дээ. Тэгэл яг гэр бүлээрээ сайхан аз жаргалтай ер нь амьдарч байна. Ер нь хилийн салбарт бол тэгээд өглөө гараад орой орж ирдэг. Хийх ёстой зүйлсээ яг хийгээл хүслээрээ л ажилдаг. Ажиллах амьдрах орчин нөхцөл нь үнэхээр сайжирч гасан маш сайхан санагдаж байна. Та бүхэнд улсын хил хамгаалах ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд танаа хамт олонд бас ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Та хэдийн минь зам мөр хилийн шугам шиг дардан хилийн баган шиг үнэн мөнх босоо авах болтугай гэж хүсээрээ. За баярлалаа. Эх орныхоо дархан хил хязгаарыг эмжин улсын хилээ хамгаалж буй хилчид өдөр шөнийн аль ч цагт хариуцсан хилийн хэсэгтээ албагүй ажиллагаагаа зохион байгуулдаг. Шувууч ховорхон нисэх энэ их уулс захгүй өргөн говийн дунд хилчид тангарахтаа үнэнчээр дархан хил хязгаараа хамгаалж байна. Тус ангийн хилийн албаны тасгийн дарга дэд хурандаа инх соём хариуцсан хилийн хэсэгтээ ажиллах үеэр хилийн манаагаа шалгахын сацуу заставын даргатай хамт хил хамгаалтанд ашиглаж буй дэвшилт техник хэрэгслийн талаар ингэж ярьсан юм аа. Дэдалж дэлгэмөр. Дэдалж авдрах юм. Үйлсгүүдээ хэлэмнэ. Монгол Улсын болох тусаад өгөөж байна. Үүрэг хугацаанд ард нислэгөө дайны өсдөг. Манай ахлагч бүрж байгаа. Хилийн манай аль чиглэлд үүрэг гүйцэтгэж байна. За хариуцлагынхаа баруун улсын чиглэлд үүрэг гүйцэтгээд за үүрэг гүйцэтгэх бодлого гадаадтай цаг явдлаар онцгой өрсөлдгөө 50 байна. Тэний заставын дарга байх үед хил хамгаалалт тал үйлчийг ямар хэлбэрээр зохион байгуулж ямар арга хэмжээгээр нь авч хэрэгжүүлдэг байсан. Ер нь харьцангуй хилийн цагийн байдал бол дотооддоо ч мөн адилхан гадааддаа ч гэсэн одоо мөн адилхан одоо тайван байсан. Одоо энэ танай эсрэгтэл одоо энэ гарч байгааг иржүүлдэг ярих юм шиг тодорхой хэдхэн тоног иржүүлэл байдаг байсан. Одоо энэ үеиг шиг одоо ийм техник хэрэгслүүд нь хангагдаагүй хуучны Орос тээврийн техниктэй хил хамгаалтын хангалтууд нь бас одоо төдийлөн хил хамгаалтантаа хүртэхгүй гэдэг зөндөл одоо толомж байгаа асуудал байдаг байсан. Тэгээд тухайн үед бол стандарт өөрсдийнхөө боломжоор өөрсдийнхөө бодомж шийдвэрээр
байгаа нөхцөл байдалтай ямар ч хэлсэн хил хамгаалтыг бол тасралтгүй зохион байгуулдаг. Цагийн байдал ч гэсэн зөв ойлгохоос харьцангуй тайван болсон байсан. Одоо ч нийгэм улсны юуныхаа цаг үеийнхаа байдлыг дагаад одоо хүмүүсийн хэрэгжилж байгаа техник хэрэгсэл, арга хэрэгсэл гэдэг нэлээдгүй одоо ингээд хөгжөөд одоо технологичсон юм л. Энийгээ дагаад бас одоо хил хамгаалтанд нөлөөлж болох эрсдлүүд нь одоо бас нэмэгдэж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр одоо зайлшгүй одоо энэ хариуц зэвсгийг одоо тэлээ камерын доктортой хяналтанд байлгах тийм үү. Хил зөрчиж өгүүлтийг одоо шуурхаа одоо таслан зогсоох, хил хамгаалтыг найдвартай байлгах, хилчтэй албаны ачааллыг бууруулах, одоо түргэн шуурхаа маневрлах гэдэг. Одоо таач нэг дорооноор үүрэг гүйцэтгэж дорооноор үүрэг гүйцэтгээд чинь өндөрлөө одоо ингээл одоо дорчроо одоо ингээд гарахад хэдэн баг цаг алхах нь үстэй. Тийм. Тэр зүйл чинь 5 минут нисгээл бүрэн хяналтанд аваад тэгээ бичлэгээ эргээд үүсчихэж байгаа. Тэгээ аль багчдыг бүр албаны ачааллыг бол хөнгөвчлсөн. Анх дорооны хацаад чи баг юу юм бэ гэж дорооны гарын мөрөд бар салган жамч унгаачуул яах бол гэл айгаал сандраал энийг яах бол нисчүүл яах бол нэг авчуул яах бол гэл айгаал сандар одоо болохоор ямар ч юм байхгүй шүү дээ. Өө энэ чинь юу юм бэ тэгэл нисгээл яг одоо өөртөө өөрийн болгоо гартаа би өөрийн болгоо гартаа оруулсан. Өдөрт нь хэрэглээ болгоо хийсэн. Одоо нөгөө оператив мэдээллийн системээр одоо ингээд бас хоорондоо одоо шууд бүх албан тушаалнлоо одоо шууд дүрсээ хараад ярьчих мэдээлэл тийм. Гэхдээ бид нар бол энэнд одоо цагийн байдал тайван байна гэдэг бол одоо тайвширч болохгүй. Заач би Бана. Эхэндээ дурандаад улсуулаар гасгүй тайвныг гэлтэх шуургад хансраад итгэжээ. За амрыг ирээ. За цагийн амрыг ирээ. За цагийн байдлаар эхэндээ дурандаад гасгаач дурслаа. За. Тэгээ саяын дурдсан зүйлсүүдээрээ ингээд анхаарад явчих хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээд жоох юм бол аянда таагдчих өөрсдөө юмудаа их сайхан зохион байгуулж, шинээр хийж, хүмүүсээ сургаж, дадлагжуулж, тэ. Тэгэхээр энэ их чаалтгүйгээр өшөө илүү одоо цаашаа одоо ирээдүгөө харж, уршаагаа харж тийм үү. Тэрэнд одоо бие болгон, бие үрэлт хүнээ бэлдэж одоо ингэж одоо ажиллах хэрэгтэй байна да. За ингээд дараагад амжилт хүсье да. За. Монгол улсын хилийн манаа үүргээс сонор сэрэмжтэйг гүйцэтгэхэд шаардлагатай унлаг, техник хэрэгсэл нь бүрэн хангагдсан гэдгийг эндээс харж болно. Цаашлаад улсын хилээ хамгаалж буй хилчдийн цалин хангамж, хүнс хувцсны хангалт ямар байгааг тодорхойллоо. Одоо аллагдсан гэдэг сул тал байж болох ч гэсэндээ эргээд бас даваа талтай юм шиг тий. Хилийн став дээр бол тэр болгон мөнгө үрээд тий дэлгүүр ороод за одоо зарцуулаад авах бол тийм зардал бол багтай. Тий. Тэгэхээр бол албаагчд бол одоо бүх хангалттай авчихна. Хоолундны хангалтыг авчихна. Одоо гэр орных нь одоо бүх юм асуудал авах ингээ сайхан болчихно. Тэгэхээр одоо хилийн салбартаа бол тэр болгон одоо тий дэлгүүр оршоогоор ат ч юм уу мөнгө төгрөг зарцуулаад ингээд өрн танаг хийгээд авах. Тий нөхцөл байдал нь байхгүй учраас тэр ирээдүйдээ хуримтлал үүсгээд өөртөө одооноос эхлээд ингээд залуучууд бол бэлтэж эхэлж байгаа гэсэн үг. За яг танай анги дээр ирж ажиллая даа гэж сонирхож байгаа ч юм уу тийм одоо хүмүүст зориулж одоо юу гэж анги дээр ирээрээ гэж та уриалж хэлмээр байна. Манай ангид одоо алсагдсан гэж одоо юу гэдэг нь тэр ойлголтоос бас ер нь бол хүн боломж байна гэдгийг харах хэрэгтэй. Залуучууд тэр тусмаа залуучууд одоо цэргээс гэрээт болоо гэрээтээс ахлагч болоод тэгээ офицер болоод ингээд цаашдаа одоо хил хамгаалалт байгууллагын тийм бүрэлдэхүүнд оролцоод ингээд ажиллах бүрэн боломж болцоо байна. Залуучуудтай хандаж хэлэхэд бол энэ боломж болцоог та бүгд ашиглахад нээлттэй манай 214 дугаар ангийн хавьд хаалга нээлттэй байна шүү гэдгийг бас уриалж хэлмээр байна. Говийн хуурай сэрүүн уур амьсгалд мод тарих, жигсаалын талбайгаа тогтжуулах, барилга байшингаа өнгөж тордох гэв. Тус ангийн хамт олонд гар нийлэн нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх өрнөн их ажил үргэлжлэх аж. Мэдээж энэ ажилд хилчин бүсгүүчүүдийн хөдөлмөр зүтгэл үнэтэй хувь нэмэр оруулна. За эмэгтэйчүүдийн хэсгийн зөвлөлийн ажлыг бол удирдалтаа нэг удаа бид нар хилийн цэцавуудаараа явж хилийн цэргийн салбарын хүүхнүүд болон бүсгүүчүүдтэй болон хугацаа цэргийн албаагчтай дэмжлэг үзүүлэх зорилгоор удирдалтаа нэг удаа хилийн цэцавуудаараа очиж ажилладаг. За одоо он гараад хилийн цэргийн Тэг 222 дугаар салбар, хилийн цэргийн Тэг 201 дугаар салбаруудаараа бид нар зөвлөлн туслах одоо хугацаа цэргийн албаагчтайхаа
сэтгэл санааг өргөх, амт тоолоор дайлах гэдэг юм уу тийм үйл ажиллагаануудыг зохион байгуулад эмэгтэйчүүдээ бас хөгжүүлэе гэдэг талаас нь онлайн одоо хөтөлбөр хамрагдаад 5 албаа гэж байгаа. Одоо онлайн гар урдлын хэлбэрээр нь онлайн тийм хөтөлбөр хамруулаа явж байна. Тэгээд өөрсдөө цаг гаргах зорилгоор одоо бид нэр оройд фитнес болон гар өмбөг, теннис гэдэг ч юм уу энэ оройд 20 цагаас хойш бол 10 цаг хүртэл юм ингээд өөрсдөө хөгжүүлэх зорилгоор одоо ингэж би эрүүл мэндэд ингээ анхаарал ажиллаж байгаа. За тэгээд мөн одоо ангидаа бол бид нар цэцэг ногоо тарих, мод тарих гэд бүх зүйлд нь бол гар билээ оролцож байна. За мөн хүүхдийн тоглоомын талбайд бид нар мод бас тарих гад 3000 шиг одоо суулгац тариад 5 сартаа ингээ багтаага тарьж байна. Одоо кофе шопын үйл ажиллагаанд хүртэл одоо манайх өөрсдөө оролцдог. Зөвлөлийн эмэгтэйчүүд маань 6 хэсэгтэй хуваагдаад өдөр нь одоо энэ хоолын даадаг ч юм уу нэг өдөр нь хийж тэгээд дотоод орлого манайх одоо ингээ бүрдүүлээ ажилдаг эмэгтэйчүүд маань хамтраад. За мэдээж бол хилжээ эмэгтэйчүүд маань бахархал болсон хил дээр үүрэг гүйцэж байгаа бид нар. Тэгээд эрсрийгээ хилийн манаанд явах болон хилд үүрэг гүйцэтгээд ирэхэд баттай ар хамгаалалт нь болж манай хилжин бүсгүйчүүд маань ажилдаг. Тэгээд гар нийлж ажиллах бол бид нар бүх зүйл дээр л гар нийлэмжтэй ажиллагаа байж ажил одоо аль бул ажиллагаанд дэмжлэг үзүүлж явдаг гэж боддог. За ногоон өрн хөтөлбөрийн хүрээнд 2 га талбайд 20,000 ширхэг заг тариалсан. За ахлагчийн төгөл мөчнөр байгуулад энд 3690 тонны жимсгний мод тариалсан байгаа. За ангийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор ангийнхаа ногоон байгууламжид нийт 500 ширхэг жимсний мод за ногоон зүлэг тариалж ногоон байгууламжийг нэмэгдүүлчих говьд бол яг хангаа шиг л ийм орчин нөхцөлийг биднүүлэхийн төлөө бид бүхэн маш хичээж хамтарч сайхан ажиллаж байна. Мэдээж манай хамт олон бол маш ажилласан хөдөлмөрч хамт олон байгаа. Тэг ингээд манай хамт олондоо хэлэхэд энэ ирч хүчийн алдалгүй улам сайн хичээж ажиллаарай. Энэ бүгднийг бид бүхэн л гараар бүтээхгүй мөл өөр биднэрт хинч бидний орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй гэдэгтэр манай бие бүрэлдэхүүнчсэн маш сайн ажилдаг. Ингээд бие бүрэлдэхүүндээ маш их баярлалаа гэж хэлье. Алдарт дахин шар нуруунаас атас нингсийн уудам говь хүртэл үргэлжлэх харуул алтай уудамд дархан хилийн манаанд зогсож буй хилчид бол энэ цагийн баатрууд юм. Төвс өрн газарт аж төрхийг хүн бүхэн л хүсдэг. Гэтэл хилчид эсэргээрээ хамгийн алс хол бартаатай хизүү гисэн газарт ажиллаж амьдрах зориг гарган жинхэнэ эх оронч гэдгээ батлан харуулсаар байна. Монгол орны баруун өмнөд хязгаар аж богдын нуруу миний хойно харагдаж байна. Энэ хайрхнараа угуулсан ажийн хилчдийн албан үйл ажиллагаа амьдрах орчин нөхцөл ямар өнгөлөг сайхан болсныг та бүхэн бидний нэвтрүүлгээс үзсэн гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын хил тайван байгааг илтгэн Сүлтааны дэргэдээс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Анхаарлаа тоосон та бүхэнд баярлалаа.